Энэхүү дугаар дээр би 99 Nights дээр crafting bench ашиглахгүйгээр 99 өдөр амьдрах болно. Тэгээд намайг үздэг хүмүүсийн 88% subscribe гараагүй байдаг. Тэгээд ойр ойрхон сонирхолтой бичлэг оруулахыг хүсч байвал лайк болон сабаа дарж хонхоо дарахаа бүү мартаарай. За бичлэгтэр орцгоё. За одоо тэгээд би ямар ч юм крафтлж чадахгүй. Ер нь бол энэ чаленж дээр надад ор байхгүй байна. Бас би мета ерөөсөө ашиглаж чадахгүй болж байгаа юм. За тэгээд одоохондоо надад ямар төлөвлөгөө байгаа гэвэл ер нь бол байхгүй. За тэгээ ер нь юу ч байсан гэхэд дөрөв хүүхдүүдийг эхлээд аварыг гэж шийдсэн. Бас одоо би crafting bench ашиглаж чадахгүй болохоор одоо нөх амар scrap цуглуулад хэрэггүй. Зөвхөн fuel бас хоол хүнсэл цуглуулахад хангалттай байгаа юм. За тэгээд 5 минут ч болоогүй байхад campfire level 4 хүрээд шүн явж байхдаа замдаа амар хацтай ruby chest олоод chainsaw авсан. За тэгээд яг мод хэрэггүй ч гэсэн надаа их хэмжээний сайдлыг хэрэгтэй. Тэгээд тэрүүгээр мод тариад base хахад болгох төлөвлөгөөтэй байгаа юм. Тэгээд явж эхний хүүхдийг аваад campfire level 5 болгоод хоёр дахь хүүхдийг авах гэж явсан. Тэгээд дараагийн өдөр дээр ямар ч цаг алдалгүй шууд 3 дахь хүүхдийг авах гэж явсан. Тэгээд явж байх цагтаа бас rifle тэгээ bandage олсон. Тэгээд олсон rifle-аар 3 дахь хүүхдийг хорж байгаа хоёр багыг ямар ч асуудалгүй алсан. Тэгээд campfire level 6-д хүргэж сүүлийн хүүхдийг авах гэж явж fuel хайхаар явсан. Явж байх замдаа нэг ширэнгөө ойд нэг тable байсан. Тэгээд тэр дотор сонирхож явж байх хооронд манай campfire руу хэдэг cultistууд барих гээд ирж байсан. За тэгээд ямар ч цаг өрөхгүйгээр явж fuel хайхаар үргэлжлүүлээд явсан. Тэгээд campfire level 6 болгосны дараа явж сүүлийн хүүхдийг авах гээд явсан. Тэгээд campfire руу буцах завдаа энийг можгадад таарсан. Тэгээд энэ можгаа яг яасан тэр үед намайг Jerry гэдэг юм уу миний өөдөөс амар муухай хааштай байгаад байсан. За тэгээд дөрөвдүгээр хүүхдийг аварцсны дараа хийх юм байхгүй даад явж stronghold руу хөдлөхөөр явсан. Тэгээд ruby chest-нээс авсан ч хайдл шал хэрэггүй chainsaw гард ирсэн. Гэтэ яг хөдөө бас хідэн diamond авцсан. Дараа нь шууд chainsaw-аар хідэн модуудыг цавчаад сайдлыгуудаараа base барьж эхэлсэн. За тэгээд дараа 46 дахь өдөр дээр stronghold дээр ruby armor гэж оролцсон.
Тэгээд дараа нь юугаа хийх вэ? Бейсээ үргэлжлүүлээ бариад эхэлсэн. A few minutes later. Тэгээд 61 дэх өдөр дээр энэ ширэнгөө ойг жахаас сонирхоод явж тэнүүчлэхээр явсан. Тэгээд энд байсан хоёр колдистуудыг алаад доор байсан обыг даваад энд байсан гавлыг хусаад орой болч байсан болохоор campfire руу буцсан. Тэгээд дараагийн өдөрт буцаад ширэнгөө ой руу яваад энд нэг байсан улаа давчийг дарсаж баага колдистууд гараад ирсэн. Тэгсэж гинт өмнөхөөс бүр олон колдистууд гараад ирж эхлээд ухархаас өөр аргагүй болсон. Йоо тэгээд тэр үед бүр хайраг гонайнууд байсан. Тэгээд дараагийн өдөрт хайд нэг темпл олоод 2 дахь болон 3 дахь гавлыг нь усаад. Тэгээд 81 дахь өдөр дээр 4 дахь буюу сүүлийн гавлыг олсон. Тэгээд 86 дахь өдөр дээр бүх олсон гавлуудаа тавиад доор нууц руу нэгдсэн. Тэгээд тэн дотор байсан 2 зэрлэг хаануудыг алаад Chestnut Voice Cloud гэдэг мили зэвсэг гараад ирсэн. Тэгээд ашгүй яг тэр үед хэдэг колдистууд манай campfire руу довтлох гээд ирж байсан. Энэ боломжийг ашиглаад энэ шинэ зэвсгийг туршиж үзсэн. Йоо тэгээд энэ Poison Clown бүр амар OP хэлээ. Бараг энэ тоглоомын хамгийн сайн мили зэвсэг байлээ. За тэгээд дараа нь 91 дэх өдөр дээр энд нэг тавилга зардаг хүнээс хэдийн юм худалдаж яваад бейсээ жаахан чимэглэж эхэлсэн. A few moments later. Тэгээд дараагийн өдөр дээр би за тэгээд бид нар Iris Nights-ийг crafting page ашиглахгүйгээр давчирлаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон саббот дарахаа бүү мартаарай. Тэгээд дараагийн бичлэг дээр уулзцгаая. Бүр баяртай.